интернетэд байгаа мэдээлэл дээрээс нь бидний төсөөлөл хойд солонгосын талаарх төсөөлийн талаар Ер нь бид нар хойд солонгосын талаар юу мэддэг юм бэ? Ааха. Тийм ээ? Тий. Яг юу мэддэг вэ? Ямар юунууд мэдээллүүд нь ил байдгийг. Тийм ээ? Тэгэхээр мэдээллүүд бидний өмнө бас нэг бас толгоондоо бас нэг ургуулсан, нэг хартсан, тийм ээ, сонссон зөндөө олон мэдээллүүд байгаа. Тийм ээ? Тэгээд одоо аль нь гэдгийг талаар зөв өөрсдөө бид хоёрын зүгээр, тийм ээ? Бас өөрсдийнх маань юу шүү? Юу юм дүгнэлт гэх юм уу та? Тий. Ер нь бид хоёрын дүгнэлт гэж хэлж баргалж болохоор нэвтрүүл шүү. Тэгээ интернетэд бас хойд солонгостой холбоотой бид зөрүүтэй мэдээлэлүүд юу байна гэдэг тал дээр бас жоохон хайж үзсэн ганцхан мэдээлэл харсан. Тэгсэн. Тий. Заманы нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канада улсын алдартай витамины брэнд Jameson ажиллаж байна. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jameson Prenatal Канадын амин дэм. За, нэвтрүүлгийн түншээр SkyMBX компани хамтран ажиллаж байна. Түншилж ажиллаж байна. SkyMBX компани бараг 17 дахь жилдээ ер нь өмнө солонгосоос ус зөвшөөрөгчдийн шүүлтүүр, бидээ суултуур гэдэг ингээд импортлж оролцож байгаа анхны компаниудын нэг юм байна. Тэгээд үйлчлүүлж байгаа байгууллагуудыг харсан чинь дандаа том олон улсын байгууллагууд байна, төрийн байгууллагууд байна, томоохон компаниуд эднийхтэй хамтарч ажилладаг юм байна. За ингээд SkyMBX нэвтрүүлгийн түншээр ажиллаж байна. За тэгээд хойд солонгос гэхээр бид нар яг нэг ер нь нэг юм ойлголттой хүн болгонд байдаг баг тийм ээ. Бүх юм хориотой гэсэн. Тий. Бүх юм хориотой. За хэдэн онд үлээ одоо нэг 5-6 жилийн өмнө нэг Америк залуу плакат за тийм боо болсон. Тий шоронд орсон тийм ээ. Шоронд ороод тэгээд харамсалтайгаар нас барсан. Нутагтаа ирээд нас Тэгсэн барсан. суллсан. Гэхдээ биеийн таар байж байгаа суллаад нутагтаа ирээд нас барсан тий. Тэр бол аюу тийм харамсалтай хэрэг болсон. Тий. Гих мэтлэн нэг ийм цочирдуулсан зүйлүүд зөндөө сонсдог. Ер нь хойд солонгосын тухай цөвийн зэвсэг гэж сонсч байна. Тийм ээ. За ер нь аюу их тийм ядуу колоничлолын маягтай байдаг хүн ард нь тийм ээ. Тийм сэрэгчсэн байдалтай байдаг. Элчүүд нь 10 жил, эмэгтэйчүүд нь 7 жил гэсэн нэг тийм зэрэг албаадаг гэсэн нэг бас нэг тийм яриа байдаг. Тийм тэгээд 2-3 сурвалж дээр энэ үнийг бол ер нь тийм гэж ярьж ирсэн. Тийм тэгэхээр тэр баг жүний юм шиг байна. За тийм би ч гэсэн хойд солонгос хүмүүстэй уулзаж үзчихсэн. Би бас 10 жил, 15-6 жилийн өмнө хойд солонгосын барилгач дээр нэг очиж нэг уулзаж ярьж байхдаа бол тийм жоохон юм ойлгосон хөө. Юун дээр би ингээд интернетээс хаагаад мэдээлэлүүд ингээ уншаад байсан. Хойд солонгостой холбоотой мэдээллүүд нэг үнэн зөвийг нь татлах аргагүй байдаг нь хамгийн хэцүү. Маш их интернетээр дүр мэдээлэл байна. Тэгэхээр үнэхээр үнэн үгүй юу гэдгийг нь батлах арга байхгүй del хамгийн хэцүү байгаад. Тэгээд хамгийн эвгүй юм нь хойд солонгосыг одоо муулсан мэдээлэл давангаа байдаг гэж гарч илээ. Тийм байх. Тийм байх ер нь. Тий. Хойд солонгосыг одоо нэг жоохон муугаар харагдуулах тийм ээ. Ер нь эсрэг талаас нь ингэж мэдээлэл бол ер нь интернетэд хамгийн их байдаг. Тийм болохоор хойд солонгосын талаар ер нь ихэнхдээ л ер нь тийм ээ хар бараа мэдээлэл байдаг. Өлсдөг хэдэн орсын жуулчд одоо сүүлийн үед одоо энэ Оросын холбооны улс хойд солонгосын ирч нь бас аюу их ойртоод Австрийн хувьд түншлээд ингэж байгаа шүү дээ тийм ээ. Тэрүүнийхээ хүрээнд ч юм уу Оросын жуулчдад бол аюу их нээлттэй болсон. Тийм галт тэргээр зорчдог болсон байлаа. Галт тэргийн Оросоос галт тэргийн юу бол хөдөлгөөн байхгүй байсныг бий болгосон гинэ. Тэгээ өмнө байжгаад болоод дахиад одоо бий болгосон. Хятадаас бол галт тэргийн юу бол байдаг. Тий солонгос хэл рүү ордог. Тэгээд мэдээч агарын тийм ээ нислэг. Юун дээр хойд солонгосын яг одоо тэр хэлийн бүс биш үү? Тэр нэг хятадтай хэлдэг бүс биш үү? Яг тэр бүс нутагт нууц байдлаар асар том худалдааны контрабанд гэж хэлдэг шүү дээ. Хил давуулж хууль бусаар 8 эрхэлдэг. Булгаа 8 тий. Асар том сүлжээ байдаг гин. Тэр бол бүр ингэж тэрийг бүр ингэж аюу сонин
улс төрийн тагнуулын газрууд ч бүгдээр мэддэг. Аа. Тэгэхээс өөр арга байхгүй. Тэгэд ер нь бол Хойд Солонгос яг ийм хоёр төрлийн улс болж ингэж хоёр төрлийн ийм систем явж байгаа. Ард иргэдийн хувьд бол яг ингээд нөгөө хүссэн бараа бүтээгдэхүүнээ мөнгөө өгч чадвал захиалаад гадаад зах зээлээс олоод авчиж чаддаг гин. Өө тэнд бүр бүх төрлийн гар утаснууд, кинонууд одоо юуны интернетээр авч чаддаг, үзэж чаддаг кинонуудаа биднэрээр бол флаш дискээр захиалал авчдаг. Хэрвээ захиалж авч чадвал. Тэгэхээр бүх төрлийн барааг мөнгө нь олж чадвал тэр хууль бус 8 ачид маш сайн өгдөг болсон. Тийм том бүлэглэлүүд байдаг. Тэд нар хоорондоо бүр зах зээлээ булаацалдаж муудалцдаг. Яг тэр ингээд ийм тэр Хойд Солонгосын хил дагуу бол зөвөр 8 бол бужигнжээдэг гин. Гэхдээ дандаа нууц. За яг нөгөө нэг одоо яг нөгөө бидний нөгөө нэг яг мэддэг солонгосын амьдралыг хоёулаа яриа. Үнэхээр жуулчдын хор хүн дагаж явдаг. Үнэхээр дагаж явдаг юм шиг байна. За. Ер нь энд болохгүй тэр болохгүй, энэ болохгүй тэр болохгүй. Олон бичлэг үзлээ. За. Ер нь тэр. Манай хичнээн орсууд явсан ч гэсэн ардаас нь. Гэтэ орсуудыг бол арай чөлөөтэй л явуулаад ах шиг байлаа. Тий зөвшөө гудамжинд байгаа хоол хүнс аваад идчих шиг бол байлаа. За. Гэхдээ тэр болохгүй гэж байгаа байхгүй юу? За. Тийм би болохгүй. Гэхдээ надад зөвшөөрсөн. Тэгээд тэн дээрээс юу харагдаж байна гэх юм бол тэнчэнэс юанаар доллараар 8 хийж байна. За. Тий. Тийм. Тэгэхээр одоо нэг яг л манай нэг 80-аад оны сүүл үе тийм ээ. 90-ад оны ихэнх үе шиг яг нэг ийм зах зээлийн системд ер нь эргэлт туцалдаг бол ард түмэн чиний хэлж байгаагаар орцсон үнэн бол дарж байна. Тий. Тий. Тэгээд тэнд Миранда ус байна. Миранда мэдээж Хойд Солонгосын биш. Хойд Солонгосын өөрийнх нь ундаа тийм ээ байна. Тэгэхээр тэнд Миранда байна. Хятад юу байна тэр бичлэгтэр бол нөө юу лээ нөө Seven-Up. Seven-Up гэх мэтийн ундаанууд нь байна. Яагаад надад ингэж тэр юу жуулчин залуутай гэж ярьж байгаа байхгүй. Яагаад энэ гоё юуг мантун бууцыг ингэж тэ гадаадын хүмүүст идүүлдэг юм болоо би гайхаад байх юм. Сайхан намттай юм биш үү? Ямар тэ энэ чинь аюу их орц морцсон аюу дайжгүй. Нөө кимбап бас яасан гоё чинь. Би нэг юм балан юугаар ингээд байцаагаар ингээд өвчсөн нэг юм гоё юм байх юм гээд. Тэ аваад идчих واخгүй. Тэгээд юу Вашингтон ингээд ороод ирсэн чинь цаанаас нь нөгөө орчуулагч чинь та ингэж болохгүй. Эвгүй байдалд оруулах тэр үнийг зөвшөөрөл байхгүй байхад зөвшөөрөөгүй та юм хийж ингэж болохгүй шүү гэд. Тий, тийг сануулж илээ. Тэгэхээр яг ч одоо ингээд гадаадын хүмүүс очоод одоо Хойд Солонгосын ард түмний ордог дэлгүүрт орж болдгоо нь бол болдгүй үний юм шиг байна. Тэр нэг юм гадна талдаа харагддаг байдлын хувьд бол ийм байгаад байгаа байхгүй. Би интернетээс мэдээлэл хайсан чинь юу гэж байна. Одоо Хойд Солонгосын Pyeongchang Ponam гэдэг ийм цахилгаан барааны дэлгүүр байна гинэ. За. Тэрэн дээр Lenovo Dell-ийн компьютер байна гин. За. Бүр зарж ийн гинэ. Dell брендийн компьютер байна. Lenovo-гийн компьютер байна гин. За, лэптопод гэж аахгүй одоо ноутбук манайхны нэлтгэр. Тэгсэн юуны Red Street Commune гэдэг дэлгүүрт орсон чинь Huawei-гийн ухаалаг цагнууд ингээ өрөөтэй байна гинэ. За. Тий, тэгээ бүр ингээд сурталчилгаа хийцсэн Хойд Солонгосчуудаа зориулаад. Тий, тэгээ тэрийгэ зарж ийн гинэ. Тэрийг нь авах хүн нь харин хэд байдгийг мэдэхгүй байна. Ямар ч үсэн тийм юу бол чөлөөтэй болцсон байна. Тэгэхээр бид нар Хойд Солонгос гэхээр л ерөөсө бүр амьдралдаа компьютер үзээгүй хүмүүс үгүй тэр тийм дэлгүүрт цахилгаан барааныхын дэлгүүр тийм дэлхийн брэндүүд зарж байгаа ийм мэдээлэл байдаг гин. Саяхны бас нэг бичлэг өөр нэг Орсын блогер эмэгтэйгийн бичлэг бас үзлээ. За. Тэгсэн чинь бид нар Хойд Солонгос яг чиний хэлж байгааг ярьж байна. Яг Хойд Солонгос гэхээр ямар ч утас байхгүй те нэг бүдүүлэг харахгүй хүмүүс гэдэг ер нь баруун болдог гэж ойлгодог. Тэгэхэд одоо энэ үнийг харж ийн өгсөн чинь бүх ер нь ихийг нь утас байсан. Ямар ч юм Пинян ноттой. Тий, Пинян ноттой бол ингэ утас өрөөд утасаа шахаж. Тэгсэн чинь 3 том өрсөлдөгч компанитай. Нэг нь Арианг. За. Тэр утасных нь нэр шүү. Нөгөөх нь Пинян. Тэгээд нөгөөх нь юу лээ? Нэг 3 том брэнд байдаг гинэ. Мэдээч Хятадд угсарсан утас. Гэхдээ энэ солонгос утас гэж зардаг. Арианг хэд гэсэн юм бар маркеттай утас ингээд бүр анбоксинг хийчихээ. Юу яаж ийн гэж хэлээ. Тий. Бүр наадахтай ч холбоотой мэдээлэл байлээ. Солонгосын Хойд Солонгосын зах зээл дээр 10 гар утасны брэнд өрсөлдөж байгаа гинэ. За. Манай хүн бол 3-ыг зааж дээ. Тий 10. Тэгээд чинь тий тэгээд 10 гэдэг нь солонгос ил задгаа биш.
нөгөө юугаар хар зах дээр. Тэр бол яг супермаркетуудад. Супермаркетууд 3. Тэр юу гэдэг юм бэ? Нөгөө эдник чинь нөгөө 20-тай болсон шүү дээ. Тэгэнгүүт гар утас компьютерийг ингээд сэлбэг болгож оруулж ирээд дотроо ухсраад тэгэнгүүт шууд хойцлох гэсэн брэнд тэгэл зарчдаг. Наагаал. Тийм наадах чинь яг тэгвэл яг тэгж ярьж илээ. Тий. Яг тэгж ярьж илээ. Тий. Тэгээд заа юу. Бас ингээд нэг юу баахгүй гэж эдгээр нэг яриад шүү дээ. Эдгээр дандаа ингээд мөнгөөр тийм ээ бэлэн мөнгөөр тооцоо идгээ эдгээр чи бүдүүлэг гэдсэн шүү дээ. За тий. Тэгсэн чи үгүй. Тэн дээр юу онлайн худалдаа байна. Тийм үү? Онлайн худалдаа дээр нь юу байсан гэж гаргаад исэн чинь юу машинууд байна. Чи машин худалдаж авч болно. За. Гэхдээ чи машин худалдаж авах юм бол тэд нар бичлэг хийж байгаа хүмүүс таксинд сууж байгаа байхгүй юу? Хувийн такси байна. Яалтчгүй хувийн такси. Энэ таны хувийн машин уу гэсэн чинь үгүй ээ. Гэхдээ энэ миний машин юм уу? Би нүг арчилдаг юм аа. Аим чимчгэр амар бүр ингээд те долоогших бүр ингээд арчилсан маш харагдаад байгаа байхгүй юу? За. Тийм тэгээд юу яасан цэвэрхий энэ таны машин уу гэсэн чинь дуу шатгаа өлчиж байгаа байхгүй. Таны машин уу гэх. Тэгсэн чинь орчуулагч нь энэ байгууллагын машин. Гэхдээ энэ хүн бүхнийг хариуцдаг юм аа. Тэгээд дараа нь тайлбарлал нь юу гэж явсан гэж одоо чи машин авлаа би хувийн машин авлаа. Тэнд хувийн өвч байх ёсгүй юм байна. Мэдээж. Одоо үртэл. Тий усрын хандлаар бол тий улс төрийн хандлаар ер нь тэргээр одоо тийм болохоор бид хоёр одоо би нэг цэцэрлэгийн дарга таньдаг бол цэцэрлэгийн дарга дээр очиод энэ танай байгууллага дээр энэ машины нэрийг бичүүлчихье. Тэгээд одоо тэгээд танд тэдэн сард тэдэн одоо төгрөг төлжээ гэдэг ингээд тохирчдаг. Тэгээд тэр байгууллагын машиныг л бариад яваад байгаа хүн. Тий хувийн юм биш. Тэрэн дээр бол айгүй эмзэгл бити хэцүү юм асуугаар. Тэгээ машин авах хэцүү байсан уу, жолооч болох хэцүү байсан уу гэдэг ингээд тийм хүн асуусан чинь асууж чадахгүй ингээд төгөлдрээд гацаад ингээд байгаа байхгүй юу. Тэгээ тэгсэн чинь цаад орчуулагч эмэгтэй бити юм асуу хүнийг эвгүй байдал бити хийгээрээ тий гэд ингээд шууд ер нь тийм асуулахгүй л. Тэгээд дараа нь тэрүүний тайлбарлал нь болохоор яг л тэгэхээр манай хүнд яг тэр бичлэг дээр одоо үннээ хэлчихвэл те би нүг ингээд өөрөө худалдаж аваад юун дээр ингэсэн гэж болохгүй байхгүй юу. Тийм болохоор гал болчт юм л. Энэ байгуулгын юм аа. Гэхдээ миний юм аа гэдэг байгаа. Юун дээр ингэж байна. Нэг хойцлонгосоос ингээд дөрвж гарч ирдэг хүмүүс шүү дээ те. Тэднээс чи ингээд маш нарийн судалгаа авт юм байна. Хойцлонгосын нийгмийн амьдралын тухай ерөнхий судалгааг бол тэдний аман байдлаар судалгаанаас авд гол дата болгож авдаг гинэ. Тэгэнгүүт жоо худлаа илчдэг. Тэгэхээр харин тэр үнэхээр үнэн үү худлаа юм мэдэхгүй. 2016-аас 2020 оны хооронд хойцлонгосоос дөрвж ирсэн хүмүүсээс ингээд судалгаа авангууд тэр судалгаанд орсон хүмүүсийн 83% нь би гадны телевизийн шоу, нэвтрүүлэг, дуу хөгжим, киног доотлон сард нэг удаа үздэг байсан. Ихэнх нь бол үздэг. Нууц байдлаар чөлөөтэй үздэг. Тэгээд тэр нь дандаа ингээ нөгөө юу байж флашн дээр юм уу, DVD-н дээр, SD картн дээр ингээ туулсан юм 8-ч зардаг. Тэр үедээ л Премьер лигийн тоглолтыг үздэг юм. Английн Премьер лигийн хөл өмгийн тоглолтыг богиносход бүтэн ингээ нөгөө нэг цаг 30 минутын тоглолтыг биш. Нэг 20 минут орчим болгож ингэж бүгдийг танаад тэгээд флашн дээр юм уу, DVD-н дээр ингээ хуулаад тэгээд тэрийг зардаг гин. Тэгэл дахиад тэр нөгөө нэг юм 8-ч руу Премьер лигэнд тэгээ яг ингээд бүр Премьер лигийн тоглолтыг би бүр үзчихсэн. Гэхдээ хоцроод баг одоо юу гэдэг тоглолт нь болоод бүр 2-3 сарын дараа хил дамжиж орж ирдэг. Тэгээд бүр Английн Премьер лигийн тоглолтыг үздэг гинэ. Тэгэж бүр ингэж судалгаанд бүгдсэн байлээ. Гэхдээ нэг юм тэгж цагаачлах гэж оролцсон хүмүүсийн ярианд идэх айгүй хэцүү гинэ. Ихэвчлэн тэр улсаа өөрийнхөө улсын байдлыг илүү муул юу тийм ээ орой гэж ярьдаг гин. Тэгжээж улс төрийн цаач л авна шүү дээ нөгөө улсаасаа. Ядчих. Уг нь хараа ингэж ийсэн. Би бас нэг юм ойлгосон. Өмнө Солонгост тэр юу хойд Солонгос гэсэн ойлголт яг нэг улс төрийн юугаар бол байдгүй гинэ. Чи Солонгос хүн бол Солонгос хүн. Тийм болохоор чи хойд Солонгосоос ороод ирсэн бол чи автоматар Солонгосын иргэн. 100. Тийм болохоор би одоо ингэ худлаа хэлээд нэг монголчууд нэг тиймхүү яриа би өөр монгол хүн би төвд хүн гэж ярьж Швейцарт очиод баригдсан түүхнүү зөндөл байдаг шүү дээ. Бүр тэр удаа нэг хоёр эмэгтэй Швейцарт очиод бид хоёр юм одоо лесби ижил үстэй юм аа. Тэгээд Монголд энэ нэг бол тий. Аюу хэцүү гэдэг ингэдээс чинь нэг нь нөгөөтэй суугаад.
гадаад нөгөөдөө суугаад яваад гэсэн. Тэгээ нөгөөдг нь хөөгдсөн ч гэдэг нэг тийм нэг бүр нэг юм харамсмар юм шиг нийтэнтэй юм шиг тийм өвтөлтөх байдаг байхгүй юу. Тэгэхээр тэг шаардлага байхгүй нөхдүүдэд. Тийм тэг шаардлага байхгүй уг нь бол ийм сонирхолтой юу байна? Хойд Солонгосын хамгийн их одоо экспортлдог одоо импортлдог гадаад зах зээлээс хамгийн ихээр одоо захигддаг тэр нөгөө хил дамнуулж явуулдаг 8-ачтай захидаг 2 гол бүтээгдэхүүн байна гинэ. за Тэр нь юу гэж? Хиймэл ус, хиймэл сормос 2. зөө. Бүр ингэж бүрст хамгийн их зарагддаг гин. Хиймэл ус, хиймэл сормос 2. Зөө. Тий, Хойд Солонгост. Тэгээд Хойд Солонгост нь байдгүй учраас эсвэл Хойд Солонгосынх нь байдаг гэхдээ тэр нь айгүй болох учраас гаднаас хиймэл хитэн зах зээлээс хиймэл сормос хиймэл ус хоёрыг ингэж хил дамнуулж зардаг. Тэрний борлуулалт бол супер явдаг гин. Тэгээ тэрийг ингээ нөгөө нэг яг тэр нөгөө нэг хилийн бүсийн 8-ачны дунд ингээд судлаачид тагнуулынхан мэдээлэл цуглуулдаг хүмүүс орж авдаг юм байна. Тэрийг аюух авдаг гин Хойд Солонгост. Зөө. Юу энэ хятадын талаас нэг ийм Украин залуу нэг хятад охинтой гэрэлцсэн нэг Украин залуу блог хийдэг байхгүй юу? За. Тэр хоёрын блогийг үзэх их дуртай. Тэгсэн чинь тэд нар Хойд Солонгосын ил дээр очиж байгаа байхгүй юу? За. Хойд Солонгос руу орж чадахгүй тэр хоёр. Төвшөөрөл байхгүй. Тэгэд Хойд Солонгосын яг хил дээр ингээд очиод хятадын чинь хот шүү дээ хил. Одоо манай ирээн дээр л очиж байгаа байхгүй юу? Солонгосын ирээн дээр л очиж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэнд ямар хүмүүс амьдардаг гэж ихэвчлэн нөгөө Хойд Солонгосоос дөрөөд гарцсан солонгосууд. Тинчээ амьдардаг. Солонгосоор баруун яг солонгос улсад ороод ирчих юм шиг. Дөрмөр. Тэгээд тэд нар маань нөгөө чиний саяхан хэлээд байдаг нөгөө 8-ыг чинь тэд нар хийдэг гинэ. Тэгээд бүр ингээд тэр чинь гол гатдаг юм ба шүү дээ. Миний ойлгосноор тийм гэсэн. Тэгээд гол ингэж тэр хилийн зурвас байдаг. Тэгээд тэр голын дунд ирээд 8-аа ичээд буцаж яваад. Тэгээд нөгөө одоо засаг захиргаан ингэж ярддаг. Тий ингээд нэг хараагүй юм шиг хараад байгаа жижиг ингэдэг те. Тэгээд 8 уул дээр тэр юуны голын дунд хийгддэг. Тэгээд иймэрхүү юм байдаг. Тэгээд гэхээс ч өөр аргагүй юм шиг л байлаа л дээ. Харин тий. Тэгээд тэрнээсээ болоод ялангуяа сүүлийн хэдэн жил бол энэ аймаг хомж байгаа үе ингээд шалгалт явдаг. Тэгтэл ер нь бол яг тэр хил орчмын бүс нутаг харьцангуй ингээд цалин боломжийн Хойд Солонгосчууд бол ухаалаг гар утсан моц бүр хамгийн сүүлийн үеийн Apple утсыг хүртэл авцсан хүмүүс зөндөө байна. Яг бүр ингээд гарангуут нь захиад авчдаг хүмүүс байна гин. Тий. Тэгээд яг тэр одоо баян байна. Баячууд байлгүй. Тэр юу яг тэр нөгөө нэг өндөр албан тушаалтнууд, цэргийн том эргэтэн дархтнууд, мөнгө санхүү сайтай ийм баян хүмүүс бол тий Chanel-ийн усыг айгүйх авдаг гин. Тийм Chanel хамгийн үнэтэй гэдэг гин. За Chanel-ийг хэрэгэлдэг. Тэгэнгүүт бүр ингээ харин тий хамгийн сүүлийн үеийн iPhone утас гарангууд тэр сахиас ингэ хэрвээ захиул олоо л асуудалгүй. Тэр 8-ачтан тэгж гинэ олоод өгвөл асуудалгүй. Тэгээ та нарт юу их захтыг гэсэн чинь баячууд нь бол Chanel ус захдаг. Тэгээд iPhone сүүлийн үеийн Samsung iPhone бол нэг авдаггүй гин. Сүүлийн үеийн Samsung Huawei утсыг бол зүгээр баг зэрэгцээд гарахад цахиалал авчдаг. Тэдний юу хар зах нь бол бужигндаг л гин. Тэр утас нь шүү дээ. Тэр утас нь Android системтэй мөртлөө нөгөө Apple-ийн нөгөө нэг юу шиг нөгөө дороос ингэ дүнг гэдэг гараад идэг шүү дээ. Яг тий. Тэгээ яагаад энэ Android систем ийм болгоод ингэсэн чинь тэгж байгаа байхгүй юу? Ким Чен Ун те Apple те хэрэгэлдэг. Тий. Тэгээд тэр үнийг энд шингээж өгсөн. Тэгээд өөрийн гэсэн бас тийм системтэй юм шиг. Миний бодсноор. Тий. Тэгээд Google байна. Гэтэ Google дээр юу ч хичээгүй. Ингээд хүмүүст ингээд харуулхад залуучууд нь Google гаргаж чинь ингээд компьютерийн өмнө сууж байгаа байхгүй. Гэхдээ ямар ч тэрэн дээр нөгөө эргэн хайлтын үг байхгүй. Зөвхөн хоосон яг Google-ээр гараад ирсэн байгаа байхгүй. Тэгээ Google тэнцээ ажиллахгүй. Солонгосын өөрийнх нь сайт бол тий Солонгосын яг дотоод хэрэгэлдэг интернет сүлжээ байна. Дотоод сүлжээ байна. Тий. Тэрнээс гадагшаа бол ямар ч хангалттай байхгүй. Тий. Тэгээд бас нэг сони юм заяа. Яг тэр бичлэгэн дээр тэр утсаа үзүүлж байгаа хүн нүрээ нуудаж ялээ. Нүрээ нуугаад. Манай энэ утасны одоо сүлжээ аппликейшнуудаа үзээд тэгсэн чинь видео кол орж ирж ивэл яг уу. Тийм үү? Тий. Тэгсэн чинь sorry гэд шууд тасалж лээ. Тэр чи нилээ боломжий. Тий. Тэгэхээр видео кол орж ирж гин гэсэн үг аахгүй. Тэгэхээр дүрсээ харж ярих энэ юу бол байна. Тэгээд одоо
Эмчнээс би чам руу одоо нэг би зураг аваад би чам руу зураг би шидэн штэ. Тэр бас болж байна. Тэгэхээр хаанаас зураг аваад өгч шидэх боломж өгн бол байгаа. Гэхдээ хамгийн сонирхолтой юм нь юу гэж хэлсэн гэж скриншот цаанаас нь хийждэг. 100. Тэгэхээр болохоор мэдээч тэр чинь ингээд автоматар хийгдэж байгаа шүү дээ. Хэдий тэгдэх яг тэгдэх нь мэддэхгүй. Гэхдээ өстө нэрэ не дай бог гэдэг шүү дээ. Буруу юм үлдэж байгаад орж байгаад тэгж байгаад скриншот орчих юм бол асуудалд орно. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм. Одоо буруу үг бичих ч юм уу те. Хүнд оромжлох ч юм уу яах ч юм. Угсаа тэгээд бүх утсыг нь цаанаас нь хяндаг юм байна тий. Амар хяндаг тий. Тэгээд тэгжээж тэр уцаа чөлөөтэй өгч байгаа л да нөхдүүд. Тэрээс юу гэж бүхлөтөө ийм хатуу улс хүмүүст гэж уц чөлөөтэй өгөх үү. Тэгэхээр айлтгүй ингээ уц өгөөд байна гэдэг тэр уцвал яг үнэндээ зүгээр ингээ бүх цаанаасаа дуудлагууд нь мессежүүд нь одоо дэлгэцийг нь бүгдийг хянжил гэсэн үг л тий. Тэгжээж тавил байх бол бит тий. Тийм байна. За хойд солонгосын талаар бид нар маш буруу ойлголттой одоо хүртэл ийм ойлголттой байдаг. Тэр нь юу юм гэх юм бол айгүй өлсгөлөнтэй ард түмэн гэж бодож явдаг. Одоо 20 эдтэй залуучууд заяо. Бараг 30 эдтэй залуучууд энүүнийг одоо мэдхгүй. Тэр чинь 90 оны ихэр өлсгөлөн болсон. За. Одоо мартсан. За. Тий. Тэгэд Оросын жуулчид нөгөө бас яг бид нар шиг ийм сэтгүүтэй очдөг гинэ. Чихэр ахиухаа аваад хүүхдүүд нь чихэр дарааж өгөх юмсаг. За. Тий. Тэгэд шоколад тэр жолооч шоколад өгсөн чинь шууд үгүй би юу гэж бодоод авах ингээд бараг жуурлах шигчлээ. 100. Тэгээ бид нар юу гэж бодоод байгаа юм бэ гэж байгаа юм шиг. Тий. Тэгэхээр хүүхдүүдэд ч гэсэн ингээд битий чихэр өгөх гээд ингээд те. Ингээд вэ. Тий. Бид нар бол нөгөө хуучнаараа төсөөлөд шүү дээ. Тийм байна. Тий, хуучнаараа төсөөлөд байгаа. Тэгэхээр солонгос улс чинь хөгжиж байна. Тий, одоо дандаа нэг хуучны машинууд явдаг, хуучны трамвай, троллейбус явдаг гэх юм бол энүүнийг хараач гэсэн чинь супер автобуснууд ороод ирсэн. За. Өөр нэг сонин зүйл гэх юм бол эн чинь нэг дээрээс нэг Google Map-аас ингэж хардаг штеп. За. 2-3 жилийн өмнө одоо зүгээр л юм гэр хороол байсан эсвэл тал байсан одоо Пиняны одоо нэг тийм ээ хотын тийм газрууд зүгээр барилга зүгээр өвчнөө өндөр барилгууд баригдсан байна. Тэгэхээр мэдээч одоо Бээжин юм уу одоо тийм хотууд шиг одоо барилгын бүүн тэ харьцуулахад хэцүү. Гэхдээ хойд солонгостой бол аюу их барилга байж чинь. Одоо Улаанбаатар бид нар бас аюу их барилга барьж гин гэдэг чинь. Миний зүгээр бодлоор харснаар бол Улаанбаатарыг 2-3 дахин нугалцсан юм шиг барилга байгууламж барьж байна. За тэгээд тэнд явж байгаа хүн ингэж хэлдэг шүү дээ. Эдгээр нэг рекламны те хүн үзэл судлалын шин чанартай энэ барилгуудыг барьсан гэдэг шүү дээ. Тий. Үгүй юм шиг байна гэдэг ингээд шүн ингээд зураг авч байгаа байхгүй. Гэрэлтэй айлууд зөндөө. Мэдээч тог тасалдаг. Тэр бол үнэн. Тог тасалдаг. Тог бол хязгаарлалтанд байдаг. Тэр нь бол үнэн. Гэхдээ барилга бол үнэхээр баригдаж байна. Хүмүүс нүүц сууж байна. Нүүц сууж байна. Тэгээ тэрүүгээр нь юугаар нь баталж яах юм бол бүр ингээд айлууд нүүж байгаа айлуудын ингээд машинтай явж байгаа тий. Бид нар ч ингээд хуучтай ингээд лагер магаар гарах гал нэг амар ингээд нүүдэг байсан шүү дээ. Яг тэр шиг ингээд нүүж байгаа машин харагдчихлээ зөндөл харагдчихлээ. Чимба энийг солонгосоор юу гэж унших вэ? Энэ англи дээр бол squirrel hedgehog гэд байгаа хгүй энэ ийм юу юм бэ? Солонгосын хойд солонгосын хамгийн алдартай хүүхэлдэйн цоврал ингэнэ. За. Тий, англи хэл дээр ингээд Squirrel and Hedgehog гэдэг нэртэй. Энэ суврал ясагч чинь 1977 онд эхлээд хүүхэлдэйн ингээд телевизэн суврал хүүхэлдэйн кино. 2012 он хүртэл гарсан гин. За. Манай дээр ингэж тасралтгүй явсан хүүхэлдэйн кино байдаг гэсэн мэдэхгүй байна. Хэрэм нэг Hitchcock гэж чинь зараа шүү дээ тий. Тэгээд 77-оос 2012 он хүртэл тасралтгүй явсан ийм бүр солонгосын бүх хүүхдүүд үзэж өссөн ийм телевизийн хүүхдийн суврал байдаг гинэ хүүхлийн суврал. Тий. Тэгээд энэ суврал 2012 онд тасралтчаад 2023 оноос эргэж энэ нэг алдартай ингээд амар олон одоо нэг 77 онд эхэлсэн гэхээр чи 80-аад оны мань мэдчийн үеийн хүүхдүүд үзэж өссөн байх нь л тий. Тэгэнгүүт 2023 оноос эргээд
энэ хүүхэлтэй ингэ нөгөө хийх гээд ингэ төлөвлөөд ингэ солонгосчууд хүлээж байгаа ингэ нэ 25 оноос эхлээд цацж эхэлнэ. Тий. Ийм юу байдаг гин. Гэхдээ мэдээж энэ бол энэ хүүхэлтэй ингэ айгүйх тийм. Үзэхээр яг улс төрийн үзэс суртал. Нэвт шиг гэсэн тий. Тэгэл ингээл нэрэл одоо хүүхэлтэй ингээл та зөв одоо намынхаа одоо жанжин шугамыг дагаад та нэг тий ингээл Америкуудтай байл да. Яг л тийм хүүхэлтэй кино гин. Гэхдээ 77-оос 2012 он хүртэл тасралтгүй явсан. Зөө. Ийм хүүхэлтэй байдаг гэн Солонгост. Тий, хойд Солонгост. Нэр хойд Солонгосын талаар ингээд бид нар яг юу мэдж байгаа гэх юм бол ер нь тийм тий баталгаатай юм бол ер нь байхгүй. Одоо бид тэрийг ярьж байгаа ч гэсэн үндсэн юмудаа сэгэлжил тийм ээ. Бид хоёр л ярьж байгаа болохоос биш бас яг очиод үтчихээгүй болохоор бас хэцүү. Тийм бүр утга хэцүү байхгүй юу? Харин тэгээд тэр нэг юун дээр ямар ч байсан зүгээр нэг тодорхой нэг ерөнхий ойлголт авах юм бол бидний яг бодцоо Солонгос бол биш л юм байна. Шал өөр тийм ээ хоёр үнэн гэдэг байгаа үст. Тий. Хойд Солонгосын хоёр үнэн гэдэг. За одоо нэгдүгээр үнэн гэх юм бол ямар ч байсан тэр барилга баригдаж байгаа нь бол тэр бол бүр ингээд сансар дээрээс ч гэсэн Google Map-аас арчиж болно гэж байгаа байхгүй юу? За яаж барьж яах гэхээр хараа асуудал. Тэгсэн чинь юу тэр нууц камераар зураг авцсан тийм бичлэг байна л да. Тэрэн дээр нөгөө ажилчид чинь нөгөө ардаа нөгөө ингээд түүпи өөрөөд ингээд за яг тэгж үрж гарч байна. Тий. За том өндөр байшинд усан тасарчаад ингээд ус дэш хомтой ус зөөж байна. Тий. Гэх юмнууд байна. Тий. Карант тэр өндөр байшин ганцхан кран дунд нь ганцхан кран ажиллаж байна. Гэт яг нэг иймхүү юмнууд бол байна. Тэгэд барилгын тэр нэг одоо ингээ морисэрэ барьсан юмнууд харагдаж байна гэн. Тий. Гэхдээ барилгачлалт бол үнэхээр явагдаж байгаа. Барилга байгууламж баригдаж байгаа. Тэр хүүхдүүдийг тэр ажилд нь туслуулдаг гэн. Ер нь дандаа цэргийн хүмүүс барьдаг гэнтэй. Хуучин Монголд ч Орос цэргийн барилгын цэргийн анги Стройбат гэж байсан. Яг тэр шиг хойд Солонгост бол тэр барилгын цэргийн анги нь бол жинхэнэ ажиллах хүчиг том тийм байгууллага байдаг юм байна. За нөгөө нэвтрүүлгийн түншээр Skyimpex компани хамтран ажиллаж байгаа. За Skyimpex гэхээр ер нь бол баг анхны л одоо нөгөө ус цэвэршүүлэгчний шүүлтүүр бидээс улдуурыг Солонгосоос оруулж ирсэн ийм компаниудын нэг энэ жил ингээд 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм байна лээ. Тэгээ эдний нөгөө усны шүүлтүүрүүд нь айгүй их сонирхолтой. Тэгээ ус цэвэршүүлэгч Housing 2 шаталт шүүлтүүр гэж байгаа байхгүй Housing-ийн. Тийм тэгээд усны амт өнөр шүүж ус зөөлрүүлж өгөх. За тэгээд өнөргүүжүүлэн вирус устгах нь чийгчүүлэн ариутгах нь эсвэл бас зөвхөн нэг механик бохирдлыг шүүдэг шүүлтүүр гэдэг ингээд янз бүрийн юунууд байдаг юм байлээ. Шүүлтүүрүүд нь. Тэгэд шууд нөгөө яонжулдаг өвчл шүүлтүүр байна. Тийм үү, усаанууд? Тийм байна. Тэгээд шууд ингээд холбочдөг үстэй тийм усныхаа хоолойтой. Тэгээд тэр үл амарх. Тэгээд нөгөө хэдэн сарын хугацаатай чинь тэгээд дараа нь шүүлтүүрээ солиол явчих. Тийм. Тэгээд тэр бүх мэдээллийг энэ чинь одоо дор байгаа нь утсаар тийм ээ. Яг утаснаас асуучих болох байхаа. Юун дээр ингэх юм бэлээ. Facebook дээр болохоор Sky бэлэг цэг US буюу ус гэдэг ингээд шууд латинаар Sky бэлэг цэг ус гэж бичээд хайж болно. Шууд кириллээр ус цэвэршүүлэгч бэлэг ус гэж хайж болно. Instagram бас бэлэг цэг ус. За юу нь болохоор сайт нь болохоор www.belig.us гэдэг ийм сайт руу ороод мэдээлүүд авч болно. Эднийх юу ээж хэлээ. За төрийн байгууллагууд бол ихэнх нь эднийхээс авд юм байна. Авихтай тэмцэх газар юуны төрийн ордон мортон гэдэг олон улсын байгууллагууд байна. Нийслэлийн газрууд байна. Хөрөнгийн бирж байна. Мөсийн салбар сургууль, Мөс, Шүтис, хөдөө аж ахуй. За тэгээд голом тонкны салбарууд, худалдаа хөгжлийн банк, АПУ, 1-р эмнэлэг, 2-р эмнэлэг, мөнгөн гүр, анагаахны их сургууль мургуул гэдэг маш олон том газруудад эднийх ийм ус цэвэршүүлэгч. Энэ бол анхдагчл шүүлтүүр оруулж ирж ирсэн тийм ээ. Би юг харж нөгөө Sky гэдэг эхлэлгүүр байлаа шүү дээ. Одоо байхгүй болсон шүү дээ. Тий, Sky гэдэг эхлэлгүүр байхад ороход эднийх байдаг гэсэн бохоггүй. Ингээд ус цэвэршүүлэгч тавьсан. Тэр үед мэддэгчгүй л шүү дээ. Тий, усаа цэвэршүүлж явна гэж юу хэд гэж мэддэггүй байлаа шүү дээ. Одоо бол баг энэ ус цэвэршүүлэгч байл газарч гэж байхгүй болох шиг боллоо. Тий, тэгээ мэдээж халуун хүйтэй усаар шүүлтүүрүүд нь үрдэл өөр юутай байгаа үстэй. Зориулттай байгаа үстэй. Тий, одоо чинь ингээд сая 320-оос гээд ингээд үннүүд нь ингээд тий сая орчмынх байна, 900 орчмынх байна, 800 мянгынх байна гэх мэтчлэн. Тийм байна.
Тэгээд юу зүгээр сая хаягнуудыг хоёулаа зүгээр дор бандараар өгч нь хийж мэддэхгүй бол гоох тийм ээ. За нэвтрүүлгийн түншээр Sky Impex бэлэг ус цэвэршүүлэгчээр бидэнтэй хамтран ажиллаж байна. Ганцхан ус цэвэршүүлэгч биш. Бидээс уултуур гэдээ бас байгаа тий. Яа бидээс уултуур маш хэрэгтэй. Агаа тийм байлээ. Үнэхээр тухтай юм байлээ тий. Нэг иргэдэд ингэж яачих юм бол бидээгүй бол ер нь чимштэй. Ааха. Хүн ер нь тийм юм айгу хурдан тасах юм аа. Хүн тавцхан айгу хурдан. Тий. Айгу цэвэрхэн штэ. Тий. Тий. Тэгээ эрүүл мэнд сайн чинь олон талын ачиг олдволтой. Тий. Бид